хүмүүс түүнээс сонгогдсон нэгэн шүү. Тэр бидний амьдралаар, тэр бидний оюун бодлоор, тэр бидний үйл хөдлөлөөр, тэр биднээс гарч байгаа хандлагаар дамжуулан алдаршдаг эзэн юм шүү. Амен. За тэгээд яг энэ цаг мөчид Марк номын 1-р бүлгийн 21-с 28 дахь ишлэлийг би та бүхэнд дуудаж өгье. Тэд Капернаумд ирэв. Амралтын өдөр Есүс даруй синагогт орж заав. Хүмүүс сургаалыг гайхаж байлаа. Учир нь Есүс хуулийн багш нар шиг бус эрх мэдэлтэй нэгний хувьд тэдэнд зааж байв. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашгирна. Назарын Есүсээ, бид танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирвүү. Таны хэн болохыг Бурхны ариун нэгэн гэдгийг би мэднэ гэв. Есүс түүнийг зандарч дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унгаж татвалзуулаад чанга дугаар орилно. Түүнээс гарав. Бүгд гайхаж ойр хоорондоо асуун. Эн чинь юу вэ? Эрх мэдэлтэй шин сургаал байна. Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлэр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж байлаа. Түүний тухай зар тэр даруй Галил орчмын бүх нутгаар тархжээ гэсэн. Сүртэй байна уу? Сонссон ч сүртэй байна тий. За бид нэр сайн мэдээний номноос явж байгаа бүгдээрээ мэдж байгаа тий. Яг бол бүгдээрээ Есүс Христийг өшөө илүү таньж мэдье гэж би та бүхэнд бас уриалсан байгаа. Тэгээ түүнийг таньж мэдвэл бид нар итгэл найдвараа бас түүнд өшөө илүү өгөх болно. Өнөөдөр өгөөд явж байгаа л доо. Гэхдээ бас заримдаа өгөхгүй өдрүүд бас байгаа бах тийм үү. Тэгээ түүнийг өшөө илүү таньж мэдэх юм бол бид нар тэр өгөхгүй байгаа өдөр хоногудаа нөхөж авах болно. Амен. За тэгээд төрөөчийн сургаалдаар би бас та бүхэнд Есүс Христийг энэ дэлхий дээр ирээд тунхагласан яг анхны тунхагийг хуваалцсан байгаа тийм. Есүс Христ сайн мэдээг тунхагласан. Тэгээд гимшиг тун гэдэг тушаалыг болгосон байгаа тийм. Тэгээд гимснээр бидний оюун санаанд бидний амьдралд ямар гайхалтай өөрчлөлт гардаг вэ? Тэгээд тэр өөрчлөлтөөр дамжуулаад бидний эзэн бидний амьдралын зорилгыг хүртэл өөрчилсөн байдаг гэдэг зүйлийг бүгдээрээ хуваалцсан байгаа тийм үү? За өнөөдрийн бидний энэ уншсан гişиг бол яг тэр үйл явдлын дараа болж байгаа ийм үйл явдал байна. Тэгэхээр Есүс Христ цөлд 40 хоногийн туршид сатаанд соригдоод тэгж явж байхдаа ариун сүнстэй хамт даван тулсан байдаг тийм үү? Бид нар энэ сургаалыг бас сонссон байдаг. Тэгээ гарч ирснийхаа дараа хамгийн анхны гайхамшиг хийж байгаа ийм үйл явдал болж байгаа гэсэн. Есүс Христийн хамгийн анхны гайхамшиг болж байгаа гэсэн. Тэгэхээр Есүс Христ яг сатаанд 40 хоногийн туршид соригдож гарч ирснийхаа дараа синагогт ороод хуулийн номноос уншсан байдаг. Тэгж уншихдаа юу гэж уншсан бэ гэхээр Лук номын 4:18 дээр илэрхийлсэн байна. Нэг усандаа Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэн зорилго байна. Яах гэж энэ дэлхий дээр ирсэн бэ гэдэг зорилго байна. Тэгэхээр Есүс Христийн тухай энэ дэлхий дээр ирэх тухай 400 гаруй жилийн өмнө Исая гэдэг иш үзүүлэгчээр дамжуулан тунхагласан байдаг. Тэгээ Есүс Христ цөлд ороод гарч ирэх үедээ синагогт ороод хуулийн номноос уншихдаа яг энэ иш үзүүлгийг дахин тунхагласан баг. За би та бүхэнд уншиж өгье. Над дээр эзний сүнс байна. Учир нь ядуус сайн мэдээг хүргэхийн тулд намайг эзэн тусалсан юм. Тэр намайг илгээсэн олзлогчдод эрх чөлөөг тунхаглах, сохруудад хараа оруулах, дарамтнд байгсдыг чөлөөлөхийн сацуу эзний тааламж жилийг тунхаглахын тулд болоо гэж уншаад номоо хуйлж харгалзагчд эргүүлэн өгөөд суув. Синагогт байсан бүгдийн нүд түүнийг ширтэн байлаа. Тэр тэдэнд энэхүү бичвэр өнөөдөр сонсголт тань биеллээ гэж айлдваа. Нэг усандаа Есүс Христийн энэ дэлхий дээр ирсэн зорилгыг Исая гэдэг иш үзүүлэгчээр 400 гаруй жилийн өмнө илчилж ийсэн баг. Тэгэхээр тэр илчлэлтэй яг уншсан. Хамгийн сүүлд нь хэлж байгаа зү тий. Таны сонсголт биеллээ оллоо гэж. Тэр өөрийнхөө тухай хэлж байгаа гэсэн. Би та нарын дунд ирсэн гэдэг тухай. Тэгэхээр өнөөдөр яг энэ бидний уншсан энэ хэсэг бол яг энэ дуудлагынхаа дагуу, энэ зорилгынхаа дагуу одоо үйлчлэлээ хийж байгаа гэсэн. Үйлчлэлээ хийж байгаа. Тэгэхээр Есүс Христ Капернаум гэдэг энэ хотод ирээд тэгээ синагогт ороод заасан баг.
Тийм үйл явдал болж байгаа зү, синагогт ороод заасан. Тэгээ Есүс Христийг заах үед ард түмэн түүнийг хараад гайхсан байгаа. Түүний сургаалыг сонсоод. Үгүй энэ юу арай өөр юм ярьчлаа шүү гэж гайхсан баг. Ер нь. Тэгэхээр тухайн үед яадаг байсан бэхээр Израильчуудын дунд амралтын өдөр синагогт ороод хуулийн багш нар сургаал заадаг байсан. Тэгээ хуулийн багш нарын сургаалыг сонсоод явдаг ийм уламжлал болсон. Ийм ёс заншил байсан гэсэн үг. Тэгэхээр Есүс яг энэний дагуу амралтын өдөр Капернаум хотын синагогт ороод тэгээд тэнд ороод сургаал заасан баг. Тэгээ сургаал заах үед хүмүүс түүнийг гайхсан баг. Ард түмэн. Тэгээ бас хуулийн багш нар түүнийг гайхсан баг. Ер нь бол. Тэгэхээр өнөөдөр бидний дунд эзэн байгаа юу? Та юу гэж боддог вэ? Өнөөдөр энэ дэлхий дээр эзэн Есүс Христ байгаа юу? Байгаа бах тий. Өнөөдөр Монгол улс дээр эзэн байгаа юу? Байгаа бах тий. Өнөөдөр Солонгос улсад бас байгаа бах. Өнөөдөр Галил Монгол чуулган дээр эзэн байгаа юу? Байгаа. Өнөөдөр таны дотор эзэн байгаа юу? Та баталгаатай хэлж чадж байна уу? Зарим дуурай дуурахгүй байгаа юм байна тий. Тэгэхээр дуурж байгаа нэгний дээр бол эзэн байгаа. Дуурахгүй нэгэнд бол эзэн танигдах болно. Амен. Тэгэхээр Есүс Христ бидний амьдралд орж ирэх үед бидний амьдралд өөрчлөлт гардаг, тийм үү? Надтай санал нэг байна уу та? Яг л бид нар энэ дэлхий дээр маш олон сургаалаар амьдэрсэн байдаг ер нь. За эцэг эхийн сургаал, 10 жилдээ сурсан сургаал, өөр бусад хэн нэгний сургаал, эсвэл бусдаас харж сурсан сургаал, өөр юу гэдэг их сургууль сурсан сургаал ч гэдэг юм уу тий. Ямар нэгэн байдлаар бид нар сургаал сонсож өсдөг байгаа ер нь хүн. Яг гэвэл энэ зүйлээр дамжуулж хүн шин зүйлийг олж мэддэг байгаа. Тэгээд за би энэ зүйлийг хийж амьдрах ёстой байна гэдэг нь шийдвэрийг гаргадаг байна. Тэгэхээр өнөөдөр бид нар хэн байхаас үл шалтгаалаад бидний зүрх сэтгэл, бидний оюун бодолд эзний сургаал орж ирэхэд бидний дотор өөрчлөлт явагддаг байна. Өнөөдөр бид нар хэдэн настайгаас үл шалтгаалаад бидний дотор эзний сургаал орж ирэхэд бид шинжлэгддэг байна. Тийм үү? Тэгснэ бас гахлагчаа. Та хэдэн настайдаа анх чуулган дээр ирсэн бэ? Санахгүй байна уу? За ямар ч бас нэг 10 жилийн өмнө байж таараа тий. Тэгэхээр одоогоос хасгаар 40 орчим насны юм. 40 гаруй насны ч юм уу тий. Тэгэхээр 40 гаруй наслахтаа бас юм үдсэн л байж таараач та тийм үстэй. Тийм үү тий? Санал нэг байна. Бүгдээрээ адилхан тий. За би бол нэг 19 настайд анх чуулган дээр ирж байсан. Тэгээ эзэн талархдаг залуу насыг минь ашигласны төлөө, ашиглаж байгаагийн төлөө. Тэгэхээр энд байгаа залуучуудад хандаж хэлмээр байна. Та цагийг аварч байгаа шүү. Үнэхээр эзэн дээр ирсэндээ түн талархаараа залуу наснда. Амен. Тэгээ 40 хүрчээд эзнийг таньж мэдэх гээд явж байвал бас харамсалтай шүү дээ, тийм үстэй. Яг л би энэ залуучуудад хандаж хэлж байгаа учраас. 40 хүрээд эзнийг таньж байгаа та ямар өрөөлтэй нэг юм бэ? Мэдхгүйгээр явах боломжтой байсан. Амен. Тэгэхээр бид нэр хэдэн нас насалж байгаас үл шалтгаалаад эзний сургаал бидний амьдрал ирэх үед бид өөрчлөгддөг баг. Тэр яагаад гэвэл тэнд шин сургаал байгаа учраас. Бидний сурж мэдсэн зүйлээс хав илүү зүйл байгаа учраас бид өөрчлөгдөж байгаа. Тийм үү? Түүнээс бид нэр байдаг юм байна. Мэдэн штэ. Тийм үү гэж хандах юм бол энэ зүйл бидний амьдралд биелээ болохгүй гэсэн. Харин бид нэр эзний өмнө даруй зүрх сэтгэлээр ирж түүний зааж буй энэ дэлхий дээр илгээсэн тэр сургаалыг таних үедээ бидний амьдрал өөрчлөлт ирсэн байна. Амен. За яагаад Есүсийн сургаал бусдыг гайхшруулсан бэ гэдэг асуулт бидний дотор байгаа баг. Зарим нэг нь аягүй олцсон байгаа баг, тийм үү? Ойлгомжтой шүү дээ, бурхан юм чинь гэдэг. Тэгэхээр цаашаа бид нар харах юм бол тэр хуулийн багш нар шиг биш. Тэгэд юу гэсэн байгаа вэ?
эрх мэдэлтэй нэгний хувьд тэнд зааж байваа гэсэн. Хуулийн багш нар шиг биш, эрх мэдэлтэй нэгний хувьд. Тэгэхээр тэр үед хуулийн багш нар сургаал айлддаг байсан байгаа. Синагогт ороод. Хуулийн багш нарын сургаал зөв үү? Сайн уу? Эргэлзээтэй байгаа бах тий. Есүс Христ өөрийн шавнартай хэлэхдээ хуулийн багш нарын зааж байгаа сургаал бол зөв юм а гэж хэлсэн байдаг. Бүгдээ Матай номын 23-ын 1-р бүлгийг харъя. 1-ээс 3-ыг харъя. Матай ном. Энд Есүс Христ юу гэж хэлсэн бэ гэхээр за би эндээс уншиж өгье. Тэгэд Есүс ард олон болон шав нартай айлцсан нь. Мосегийн суурьнд хуулийн багш нар ба фарисеучуд сууж байна. Тиймээс тэдний хэлсэн болгоныг та нар үйлд сах, харин тэдний үйл хэргийн дагуу бүү үйлд гэсэн баг. Тэгэхээр юу гэсэн бэ? Тэдний сургаалдаг бол сахиараа гэсэн байгаа байхгүй юу? Хэлж байгаа зүйлийг хэлсэн болгоно гэж байна шүү дээ. Яагаад гэвэл хуулийн багш нар Мосегийн сургаалыг Мосе эзнээс авсан үгийг хүргэж байгаа учраас. Харин хуулийн багш нар бол яг хэлж байгаа шиг амьдрдаггүй хүмүүс байсан. Тэгэхээр өнөөдөр чуулганд бас хэлж байгаа шиг амьдрдаггүй хүмүүс байдгүй. Байдаг тий. Өнөөдөр бидний амьдралд эзний гайхалтай сургаал орж ирээд бид нар өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдсөн. Энэ өөрчлөлтөөс шалтгаалж бид түүнд хүндэтгэл мөрөглийг өргөж амьдрдаг байгаа. Яагад гэвэл тэр сайн эзэн учраас. Яагад гэвэл тэр бурхтын бурхан, эзний эзэн, эзний үгэн дээр хэлэхдээ түүнийг инхийн жонон гэж хэлсэн баг. Амен. Тийм учраас бид түүнийг хүндлэж алхдаг баг. Гэхдээ зарим тохиолдолд бид нар түүнийг үгийг дагахгүй өдрүүд бас байдаг. Тэрийг харах юм бол бид нар фарисей хүн болсон баг. Ер нь бол фарисей хүнийг Есүс Христ зэмлсэн байдаг. Чи сайн зүйлийг олж харахгүй шүү гэж. Сайн зүйлийг олж харахгүй шүү. Фарисеучуд яадаг вэ гэхээр улам малгай өндөр болоод тийм үү? Нэг усанд гаднаас харагдах дүр төрхөн дээр маш их анхаарлыг тавьсан байдаг. Харин дотроо хомхой чоннууд болсон байдаг. Үнэхээр фарисеучуд бусдад маш хүнд ачаа өгчөөд өөрөө тэр ачаанаас нь ерөөсөө үүрлцдэггүй тийм хүмүүс байдаг. Тэгэхээр энэ фарисей хүн хаана байх боломжтой вэ? Чуулган дотор байх боломжтой тий? Бас миний зүрх сэтгэл дотор байх боломжтой. Тэр магадгүй таны амьдралд өөрчлөлт ирэхгүй байгаа бол магадгүй таны амьдрал ингээд нэг хэвийн болоод ингээд зогссон байгаа юм шиг санагдах үед тас өөрийгөө эргэж хараар. Ягаад ард түмэн Есүсийн сургаалыг гайхсан гэж? Ягаад гэвэл фарисеучудаас илүү байсан учраас. Есүс Христ тэр газар эрх мэдэлтэй зааж байсан гэсэн. Тэр газар Есүс Христийн сүнсний хүч үйлчилж байсан баг. Амен. Тэр газар Есүс Христ бусдад нөлөөлж байсан гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр Есүс Христийн хүч биднэрт үйлчилсэн учраас бид энэ газар зогсож байгаа. Энэ газар сууж байгаа. Өнөөдөр эзний нэгүсэл бидний дээр байгаа учраас бид нар баяр хөөртэйгээр түүнд магтаал хүндэтгэлийг өргөж чадж байгаа. Яг тэгвэл тэр бидний төлөө загалмаа дээр цовдлогдсон учраас. Тэр бидний хайрлсан учраас. Тэр нэг ёсондоо Капернаумд ирээд Есүс Христ синагогт ороод сургаал заах үед тэр фарисеучудаас хав илүү байсан гэсэн үг. Нэг зүйл зааж байгаа шүү дээ. Уул нь бол. Гэхдээ Есүс Христ тэр газар үйлстэй байсан гэсэн үг. Амен. Үйлстэй байсан гэсэн үг. Тэр бид нар энэ дэлхий дээр эзнийг хүлээж аваад үйлс гаргаж ирэх үед бидний амьдралд, бидний зүрх сэтгэл дотор нэгэн үйл явдал болдог баг. Тэгвэл цаашаага харъя. Би эндээс уншиж өгье.
За Есүс Христ фарисеучуд шиг биш, харин эрх мэдэлтэй нэгэн шиг байсан гэдгийг бид нар маш тодорхой ойлгосон гэж бодож байна. Тэр үед тэдний синагогт бузар сүнстэй нэгэн хүн байв. Тэр хашгир нь Назарын Есүсээ бид танд ямар хамаатай билээ? Та биднийг устгахаар ирвүү. Таны хэн болохыг Бурхны ариун нэгэн гэдгийг би мэднэ гэсэн. Тэгэхээр энд юу болсон бэ гэхээр Есүс Христийн сургаал тэнд явах үед ард түмэн гайхсан. Тэгээд тэнд бузар сүнстэй нэгэн хүн байсан баг. Бузар сүнстэй нэгэн хүн. Тэгэхээр энэ бузар сүнстэй нэгэн хүн яагаад тэнд танигдсан бэ? Яагаад тэнд илчлэгдсэн бэ? Яагаад бол тэр газар эзний сүнс байсан учраас илчлэгдсэн гэсэн. Өмнө тэр хүн тэр газар байсан л байж таараа, тийм үү? Хуулийн багш нарыг заах үед тэр хүн сайхан гээл те. Оо гоё шүү. Оо тэ үнэхээр Мосегийн хуул агуу шүү. Оо би энэгээр амьдрах ёстой шүү гэж сайхан байж исэн баг. Харин тэр газар эзний үг тунхаглагдах үед бузар сүнс түүнийг таньсан баг. Бидний дунд ийм юм болдгоо. Бидний амьдралд эзний үг ирэх үед бидэн дотор яг юу болдог вэ? Үл итгэхээс ахуулаад те. Үл итгэл бидний амьдралд ирдэг те. За. Очиж бурхан ертөнцийг бүтээгээд тахтай яах вэ? Ямар үлгэр юм шүү дээ. Гэдэг зүйл бидний амьдралд ирдэг. Намайг залбирангуут л өгөөд идэг гэж юу яах вэ? Сүмч болгон руу явах үед очиод бас л нөгөө л нэг байдаг юм. Би өмнө та бүгдээс асууж ирсэн те. Та эзний ариун өдөр чуулган руу хөл алхасныхаа төлөө харамсчихсан өдөр танд байдгүй гэж. Ихэнх нь no гэдэг хариулт өгсөн те. Бараг бүгдээр. Яг миний амьдрал дээрс би яг өөртөө харахад л тийм байдаг. Харин би чуулганд ирээгүй өдрийнхөө төлөө харамсчихсан өдрүүд их байдаг. Яг гэвэл тэр өдрөөс магадгүй те тэр 7 хоногийн туршид би арай өөр хандлагаар бусдтай хандж эхлэгч гэдэг юм уу те маш олон шалтгаанууд байдаг. Тэгэхээр эзний үг бидний амьдралд ирээд биднийг босгон байгуулад биднийг ятгаад түүнийг таньж мэдэх үед муу сүнс босдог баг. Яг гэвэл бид түүний эсрэг ажиллаж эхэлж байгаа учраас. Өмнө тэхгүй болохоор тэр чинь босох шаардлага байхгүй шүү дээ. Тийм үст. Зүгээр л сайхан чи гоё шүү. Чиний итгэлийн амьдрал чинь болж шүү. Чи бурхантай харилцах харилцаа чинь яг болж гин гэдэг ч юм уу тий. Бид нарыг тайвшруулаад байж байгаа гэсэн үг ер нь бол. Харин эзний үг ирэх үед тэр газар муу сүнстэй нэгэн эзнийг таньсан баг. Тэгэхээр нэг ёсондоо муу сүнс хүртэл эзнийг таньж байхад өнөөдөр бид яг ямар байгаа вэ? Бид эзнийг таньж байгаа юу? Таны амьдралд эзэн танигдж байгаа юу гэдэг ийм асуултыг эзэн өнөөдөр биднээс ятгах байгаа юм шиг. Тэгээ цаашаа гарах юм бол муу сүнс түүний бүр нэрийг мэдж байгаа ш, тийм үү? Та бол бурхан ариун нэг юм а гэсэн баг. Амен. Тэгэхээр та тэр ариун нэгнийг мэдж байгаа юу? Ариун нэг нь таны амьдралд байгаа юу? Ариун нэгний хүч чадалд итгэж байгаа юу? Ариун нэг нь таныг босгох болно. Амен. Өдрөө цаашаа харах юм бол тэр бузар сүнсийг Есүс Христ зандарсан байдаг. Зандарсан байдаг. Есүс түүнийг зандарч дуугүй бай. Түүнээс гар гэв. Бузар сүнс тэр хүнийг унгаж татвалзуулаад чанга дуугаар орилн түүнээс гарав. Бүгд гайхаж өөр хоорондоо асуун. Эн чинь юу вэ? Эрх мэдэлтэй шин сургаал байна. Тэр бузар сүнснүүдэд эрх мэдлэр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж байлаа. Тэгэхээр яах нь вэ? Есүс Христ тэр сүнснүүдийг захирдаг баг.
Бид Есүс Христийг таньж мэдснээрээ бидний амьдралд сүнслэг эрх мэдэл орж ирдэг. Тийм үү? Бид өмнө мэдэхгүй байсан зүйлээ мэдэж эхэлдэг. Бид өмнө ойлгохгүй байсан зүйлээ ойлгож эхэлдэг. Бид өмнө харахгүй байсан зүйлээ харж эхэлдэг. Нэг бодлоо амар ч юм шиг. Харин Есүс Христийн ариун сүнс, Есүс Христийн сүнслэг эрх мэдлийг бид нэр өөртөө өгөх үед бидэнд энэ бүх зүйл харагдаж эхэлдэг байна. Энэ дэлхий дээр сүнснүүдийг захирдаг ганцхан зүйл байгаа. Тэр бол Бурхан юм аа. Бурханы үгийн дор бүх сүнснүүд захирагддаг юм аа. Амен. Тэр зүйл энэ газар гарч байгаа биз дээ. Тэр нэг осондоо Есүс Христэд бүх эрх мэдэл байгаа гэсэн үг. Тэгэхээр таны дотор Есүс Христ байгаа юм. Та өөрийн дотроо эзнийг нутглуулж байгаа юм. Амен. Тэгэхээр энэ бузар сүнс яадаг вэ гэдэг зүйлийг Библиэр бас маш тодорхой хэлсэн байдаг. Есүс энэ дэлхий дээр амьдарч байх үедээ бузар сүнстэй маш олон хүмүүсийг чөлөөлсөн байдаг. Тэгэхээр энэ бузар сүнсний хийсэн ажлыг харах юм бол хүмүүсийг Бурханаас холдуулах бүх төрлийн ажлыг хийсэн байдаг. Хүмүүсийг Бурханаас холдуулах бүх төрлийн ажлыг хийсэн байдаг. Тэр байтугай Марк, Лук, Мата номноос харах юм бол бузар сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүсийн тухай гардаг. Тэр хүмүүс дээр ямар шинж тэмдэг илэрж ирсэн бэ гэхээр гал руу, ус руу, янз бүрийн зүйл рүү орж амиа хорлох тий. Түүний амийг авах тийм үйлдэлүүдийг хийлгэж ирсэн байдаг. Тэгээ бузар сүнсэнд яадаг гэсэн мэхээр саа өвчин тий. Хүнд байж болох тэр бүхий л муу зүйлийг бузар сүнс хийдэг байсан баг. Тэгээ бузар сүнстэй нэг нь Есүс Христээр ирээд чөлөөлөгдөжсэн маш олон зүйлүүд байгаа, тийм үү? Бид нар Библиэл дээрээс уншсан баг. Тэгэхээр өнөөдөр бидний дотор бузар сүнс яг яаж ажиллаж байгаа вэ? Бидний амьдралд итгэл найдваргүй болгох үйлдэлийг хийдэг, тийм үү? Яг л итгэл найдвар гэдэг энэ зүйл анханасаа Бурхан хүн төрлөختөнд зөвшөөрсөн. Анханасаа хүн төрлөختнийг яг энэ зүйлээр амьдруулахаар бүтээсэн баг. Тийм үү? Эхлэл номноос харах юм бол тийм зүйл байгаа шүү дээ. Тэгээ хүний амьдралд итгэл найдвар гэдэг зүйл байхгүй бол амьдрал утахгүй болдог тий. Бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг устгахын төлөө ажиллаж яддаг гэсэн үг. Мөн бузар сүнс ямар ажлыг хийдэг вэ гэхээр хүмүүн биднийг Бурханаас холдуулах бүх төрлийн ажлыг хийж байгаа. Тэр өнөөдөр биднийг Библи уншуулахгүй байх арга замыг ямар нэгэн байдлаар зөвшөөрж байгаа. Хийж байгаа гэсэн үг. Өнөөдөр бид нар эзний хүмүүстэй нөхөрлөх арга замыг ямар нэгэн байдлаар нөхөрлөхгүй байх арга замыг ямар нэгэн байдлаар өгж байгаа гэсэн үг. Бид эзний хүмүүстэй нөхөрлөл ямар байдаг вэ? Бүгдээ мэдж байгаа тий, босгон байгуулт. Тэр газраас үнэхээр бид нар баяр хөөргийг, тэр газраас үнэхээр бид нар итгэл найдварыг, тэр газраас үнэхээр бид нар эзэн Есүс Христийг таньж мэддэг баг. Тэгэхээр энэ зүйл рүү бид нарыг завгүй байдлаас болгож тий эсвэл хийж байгаа ажлаар нь дамжуулаад ч юм уу тий. Гэхдээ бид нар яг ингэж харах юм бол бүрэн боломж биднэрт байгаа. Гэхдээ бидний оюун санаанд ажиллаж байгаа. За төрөө чи өнөөдөр ядарсан юм чинь эсийн бүлэгдээ очиод яах юм бэ? Тэнд очи нөгөөтгөө л ярина штэ. Гэтэ нөгөөтгийг сонсоод би дандаа босгон байгуулагдчихсэн байхгүй юу? Нөгөөтгийг сонсоод би дандаа итгэл найдвар төрж ирсэн байхгүй юу? Нөгөөтгийг сонсоод миний өвчин эдгэрж ирсэн байхгүй юу? Нөгөөтгийг сонсоод би эзэн Есүс Христийг таньж мэдчихсэн байхгүй юу? Амен. Ийм зүйлүүдийг бидний амьдралд муу сонснууд хийдэг баг. Өнөөдөр бүтэнсээ өдөр чи нэг ажилд гарчихгүй дөө. Чамд 100 цаас хэрэгтэй биз дээ. Ах сүм байж л шүү дээ. Чи дараа 7 хоног очихгүй юу? Та нэг 7 хоног очоогүй хүн яах вэ? Дараа 7 хоног дахиад нэрээ 100 ч хэрэгтэй юм уу гэж явдаг. Гэхдээ эзэн бидэнд 6 өдрийг өгсөн баг.
хангалттай 6 өдөр чи ажиллаад хангалттай амьдрах болно. 6 өдөр чи ажиллаад хангалттай өөрийгөө хөгжүүлэх болно. 6 өдөр чи ажиллаад хангалттай гэр бүлээ авч явах болно гэдгийг хамгийн сайн мэдж байгаа нь хинбэ? Мэдээж эзэн байж таараа, тийм үү? Тийм учраас бидний амьдралд амралтыг зөвшөөрсөн юм. Дээр нь хүмүүс биднийг сул дорой учраас ядарна гэдгийг Бурхан мэдж байгаа. Тийм учраас биднэрт шүнийг өгсөн юм. Тэгвэл бид нар 24 цаг ажилдаг бол яах вэ? Сөхөрч унана үстэй. 24 цаг бид нар унтахгүй байвал яах вэ? Бид нар өвдөн үстэй. Тэгэхээр эзэн хүн төрлөختнийг үнэхээр сайн мэдж байгаа учраас бүх энэ зүйлүүдийг хамгийн сайнаар хийж өгсөн байдаг. Тэг хүмүүс бид нар энийг зөрчдөг, тийм үү? Тэгэхээр хүмүүс биднийг Бурханаас холдуулах бүх төрлийн ажлыг бузар сонс хийж байгаа гэсэн үг. Харин энэ зүйлийн эсрэг бид нар ажиллах үед жоох өвддөг. Жоох хэцүү байдаг, тийм үү? Яг бол бид нар энийг хийгээд зуршсан учраас. Энэ зүйлээс харал да. Газар унгаагаад тэгээ бүр ингээд татулзуулаад тэгээ маш их чанга дугаар гарч байгаа гэж. Нилээн амаргүй гарч байгаа үстэй ер нь бол тий. Тэгэхээр та өөрийн амьдралдаа эзнийг оруулах тун. Энэ бүх зүйл шийдэгдэх болно. Эзэнтэй хамт алхацгаа яах вэ? Яагаад гэвэл энэ сүнснүүдийг хэн захирсан гэж хэлсэн бэ? Марк номон дээр. Яг энэ хэсэг дээр Есүс Христэд захирагдаж байгаа. Бурхан мэдж байгаа гэсэн үг. Тэгэхээр эзэн өнөөдөр хаана байх боломжтой вэ? Хязгааргүй. Эзэн өнөөдөр таны зүрх сэтгэл дотор оршино гэдгийг хэлсэн баг. Энэ би чинь миний орших газар гэдгийг чи мэдгүй гэж асуусан баг. Яг бол чиний энэ биеийн дотор би орших болно гэдгийг эзэн хэлсэн баг. Тэгэхээр эзнийг орших ёстой газар нь оршууцгаа яах вэ? Байлгацгаа яах вэ? Тэгэхээр бид нар эзнийг дагах үед баг зэргийн өвдөлт байдаг. Эхлээд. Харин түүнийг даван туулсны дараа бид нар үнэхээр тэр баяр хөөргийг мэдэрдэг баг. Анх бид нар эзэн дээр ирэх үед ямар их баяр хөөртэй байснаа бүгдээрээ мэдж байгаа, тийм үү? Ягдвал бидний дотор шин сургаал орж ирж би хэдэн нас насалснаас үл шалтгаалаад тэр зүйлээс би суралцах ёстой юм байна гэдгийг таньж мэдсэн учраас. Харин бид нар эзнээс суралцаад явах үед хүмүүс бид нар жаа хурамч юм доо тий. Анх баярлжсэн зүйлийг хараад сүулдэ айгүй л үүдэж байгаа баг. Тэгээд өшөө их зүйлийг олж мэдхийн төлөө өөрсдөө зориулцгаа яах вэ? Харин тэр үед эзэн танд туслах бол. Харин энэ зүйлийг хийлгэхгүй төлөө муу нэгэн ажиллаж байгаа гэдгийг Марк номоор дамжуулан эзэн биднэрт хэлсэн баг. Тэгээ цаашаа харах юм бол ариун эрх мэдэлтэй нэг юм а гэдгийг муу сүнс таньж байгаа. Өнөөдөр та таньж байгаа юу? Тэгээ тэр бүр хэлсэн байгаа шүү дээ. Та намайг устгахаар ирв, биднийг устгахаар ирв. Яг бол муу сүнс Есүс Христийн юу хийдэг вэ гэдгийг мэдж байгаа байхгүй юу? Та мэдж байгаа юу? Хэрвээ та эзний юу хийдгийг мэдж байгаа бол түүнийг зүрх сэтгэлдээ оруулах тун. Түүний юу хийдгийг мэдж байгаа бол та түүнд бүх амьдралаа даатгах тун. Яг гэвэл тэр найдвартай нэг юм. Тэгэхээр бид эзэн Есүс Христийг таньж эхлэх үед бид өөрсдийн амьдралдаа найдахаа болж эхэлдэг тийм үү? Тэгээ энэ зүйлээс болоод бидний амьдралд үнэхээр амар тайван ирдэг баг. Яг гэвэл би өөрөө сул дорой учраас хэн нэгэнд найдвараа өгөхгүй бол би өөрөө тэр найдварыг авч явж чадахгүй байгаа. Ер нь бол ядарж байгаа гэсэн. Тэгээ тэрнээс болоод бидний амьдралд санаа зовлт, үл итгэл, бусдыг хардах тэгээ маш олон сөрөг үр дагаврууд орж ирдэг баг. Харин бид нар эзэнд бүх найдвараа өгөх үед ямар гайхалтай амар тайвныг мэдэрдэг үлээ. Энд сууж байгаа итгэлийн ах トゥ нар бүгд мэдэрч байгаа бах энийг те. Магадгүй шинээр ирсэн хүн байгаа бол анх удаа эзний сургаалыг сонсож байгаа нэгэн бол та түнд
итгэхэд үзээрэй. Тэр бол сайн эзэн юм. Амен. Тэгэхээр энэ зүйлийг мэдж байгаа учраас муу сүнс Есүс Христийг таньж байгаа юм. Тэр бүгдээр ах トゥ нарыг эзнээ таньцгаая. Тэр бидний эзэн гэж өөрийгөө тунхагласан баг. Та нар хэрвээ надад итгэж байгаа бол, миний нэрэнд итгэж байгаа бол, миний загалмаанд итгэж байгаа бол, миний үйлчлэлд итгэж байгаа бол, миний үйл хэрэгд итгэж байгаа бол, миний үгэнд итгэж байгаа бол та нар миний хүүхэд юм а гэж хэлсэн баг. Амен. Ийм гайхалтай эрхийг авсан ийм хүмүүс баг. Тэгэхээр бүгдээрээ эзэнд итгэсэн шиг итгэцгээе яах вэ? Тэгээ цаашаа харах юм бол энэ дээр эрх мэдэлтэйгээр тэр бузар сүнснүүдэд эрх мэдэлтэйгээр тушаахад тэд түүнд дуулууртай байна гэж. Тэгэхээр бид эзний өмнө дуулууртай байх юм бол эзэн эрх мэдэлтэйгээр бидний дотор байгаа муу сүнс нэг хөөдөг баг. Нэг усандаа муу нэг нь өөрөө зүхтдэг баг нэр нь бол. Бид нэг тийм айхтар хүч гаргаадах шаардлага байхгүй байгаа шүү дээ. Зүгээр л эзэнд итгэх хэрэгтэй байгаа. Түүнийг зүрх сэтгэлд оруулах хэрэгтэй байгаа. Түүнтэй хамт алхах хэрэгтэй байгаа байхгүй. Харин тэр үед муу сүнс өөрөө зүхтдэг. Яг гэвэл бидний эзэн эрх мэдэлтэй нэг учраас. Тэгэхээр та нэг зүйлийг ойлгоорой. Бүх сүнснүүдийг эзэн захирдаг юм. Тийм учраас бид түүнд итгэл найдвар өгцгөө яах вэ? Тэгэд энэ байдлаас болоод бүх Галил даяар Есүс Христийн нэр танигдсан баг. Тэгэхээр бид бүхэн Есүс дээр ирээд бидний амьдрал өөрчлөгдөөд бид муу зуршлуудаас салаад ирэх үед хүмүүс биднийг гайхдаг тийм үү? Гамбаа чи хизээ юм болцсон бэ? Яач бач гээл те. Яг л бидний дотор эзэн байгаа учраас хүмүүс гайхаж эхэлж байгаа гэсэн үг. Бидний дотор нөгөө парисаа зам байхгүй болсон учраас хүмүүс гайхаж эхэлж байгаа гэсэн үг. Амен. Тэгэхээр сүнснүүд захирдаг эзэнд итгэл найдвар өгцгөө яах вэ? Өнөөдөр та яг энэ муу сүнстэй адилхан өөрийн эзнийг таньж байгаа юу? Яг гэвэл бид түүний хүүхдүүд юм. Тэр таны төлөө энэ дэлхий дээр ирсэн. Зөвхөн таны төлөө. Тэр таны төлөө энэ дэлхий дээр амьдрсан. Зөвхөн таны төлөө. Тэр таны төлөө энэ загалмаа дээр цовдлогдсон. Зөвхөн таны төлөө. Тийм учраас бид нар түүний хүүхдүүд юм ах トゥ нар. Та хэн байхаас үл шалтгаалаад, та юу хийж байгаагаас үл шалтгаалаад эзэн таны төлөө ирсэн юм. Амен. Муу сүнс бидний эзнийг таньж байхад бид эзнээ таньж байгаа юу? Түүнд бүх сүнснүүд захирагддаг юм аа. Ах トゥ нараа. Тэгэхээр өнөөдрийн яг энэ зүйлээс шалтгаалаад би таныг хоёр зүйл рүү ятгахмаар. Хамтдаа Бурхны ариун нэгэнтэй хамт алхацгаая яах вэ? Яг л муу сүнс түүнийг та Бурхан ариун нэгэн юм а гэж хэлсэн баг. Түүнд бүх хүч чадал оршдог. Түүнд бүх эрх мэдэл оршдог. Түүнд бүх нөлөөлөл оршдог. Хэн нэгэнд нөлөөлж амьдрах гоё юу? Та дүүдээ ч юм уу эсвэл хэн нэгэнд чи нэг ингэж амьдраад өгөөч гэдээ амьдруулах гэд хэлэхэд таны үгийг сонсвол гоё юу? Яг л бид нар нөгөө нэг хүндэтгэл мөргөлд магтаалд дуртай тийм нэгэн багхгүй юу? Тэг хийнгүүд тэр нь гоё байдаг. Харин энэ нөлөөлөл хинээс ирдэг вэ гэхээр эзнээс ирдэг юм аа. Амен. Эзнээс та энэ нөлөөллийг авахд хүссэн хүсээгүй таны нөлөөлөл хэн нэгэн дээр байдгаа гэсэн үг. Анх Бурхан таныг бүтээхдээ хэн нэгэнд нөлөөлөхөөр бүтээсэн гэсэн үг. Харин таны нөлөөлөл яг ямар байгаа болоо? Та тэр хүнийг ямар замлуу нөлөөлж байгаа болоо? Харин эзнээс ирэх үед бид босхон байгуулт руу, бид итгэл найдвар, бид мөнхийн улс руу нөлөөлдөг юм аа. Тийм учраас ариун нэгэнтэй хамт алхацгаая. Хоёрдугаар зүйл.
түүнийг та ариун нэгэн гэж хүлээж авч байгаа бол түүнд та бүх эрх мэдэл байгаа гэдэгт итгэж байгаа бол та түүнийг өөрийн зүрх сэтгэлдээ оруулъя гэж шийдэж байгаа бол тууштай байх таа. Тууштай байх. Түрүүний тууштай байсныхаа төлөө манай гамбаахлагч захиач юм уу эсвэл гуйлт ч юм уу тэр зүйлийнхээ хариуг авсан байх шүү дээ. Амен. Хатан нар тууштай байцгаая. Үнэхээр энэ тууштай зүрх сэтгэлээр дамжуулан эзэн таны амьдралыг өрөөх болно. Магадгүй таны амьдралд өнөөдөр асуудал байж болно. Магадгүй таны амьдралд өнөөдөр бэрхшээл бас үнэхээр санаанд оромгүй зүйлүүд байж болно. Та эзэнтэй хамт алхаад та тууштай байх үед та хизээ нэгэн цагт эзэнт талархах болно. Үнэхээр эзэнд бүх алдранд байх болтугай. Тэгэхээр үнэхээр эзэн муу сүнснийг захирч чаддгаа гэдэгт та итгэж байгаа бол би таныг хоёр зүйл рүү ятгах байна. Бурхан буюу ариун нэгэнтэй хамт алхъя. Мөн тууштай байцгаая яах вэ? Дахиад нөгөөтгөө гэдэг зүйл бүү эргэлзээрэй. Дахиад энэ үү гэдэг зүйл бүү хууртаарай. Тэр зүйлээр дамжуулан эзэн таныг босгох болно. Тэр зүйлээр дамжуулан эзэн таны амьдралд илчлэгдэх болно. Тэр зүйлээр дамжуулан эзэн тантай хамт байгаагаа илэрхийлэх болно. Тэр бол сайн эзэн юм. Бүгд хамтдаа эзэнд залбирлыг өргөцгөөе.